За ингээд League Talk-ийн маань хоёр дахь интервью ярилцлагамаар эхлэхэд бэлэн болсон. Тэгээд би бол ерөнхийдөө лигийнхаа багуудыг ингээд нэг нэгээр нь одоо удирдлагын төлөөлөл ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар багийн төлөөллөгөөс урьж байгаа. Тэгээд миний дэмждэг одоо бишрэл металл багийн ээлж ирсэн байна. Тэгээд баяхаа одоо тусад асуултын ажил хийж байгаа. Тамждаг үрсэн. Сайн уу тамждаа? Сайн байна өдрийн мэнд. За, бэлтгэл хэр байна? Сая бас нэг халаалтын тоглолт хийгээд амжлаа. Ер нь шинэ үлрэл эхлэхэд хэр бэлэн гэж харж байна. Одоо 90% ч гэдэг юм уу, 70% ч гэдэг юм уу те? За, одоогоор манайх 8 сарын 1-ээс хойш нэг 2 сар орчим, 2 сар дөнгөж байгаа юм чинь бэлтгэлээ хийж байна. Өдрийн 2-оор. Тэгээд бие махбод одоо Google Parallel Condition тэгээд биеийн хүчмж талбай бол ер нь нэг 80-90% хэлсэн. Одоо бол нөгөө систем яаж тоглох юм, яаж хамгаалж, яаж давталах юм те. Хамгаалт хөтөлбөрийн системээс суулгах нь л одоо гол ажил байна. Юун дээр энэ үлрэлийн хувьд ч одоо 10 багийн өрсөлдөөн 27 тоглолт гэж би сонссон үнэн үү? 3 тойрог. Тийм 10 баг 3 тойрог 27 тоглолт үлрэлт бол. Тэгэхээр ачаал нэлээд байх нэ. Ачааллын хувьд нөгөө Азийн аврагт манайх ч нөгөө qualified тоглох гэдэг байгаа шүү дээ. 11 сар тэгээд 2 сард. Тэгэхээр лигийн хуваарийг харахад бол ерөнхийдөө 12 сар 1 сар ачаалт байлаа. Бусдаар бол ерөнхийдөө энэ жилийн яг тавигдсан хуваараар бол хөдөлгөөний ачаалаас бол хамаагүй гайвал. Оо за. Өнгөрсөн жил ч бас нэлээд шахсан шүү дээ, тийм ээ. Тийм өнгөрсөн жил ч нөгөө лиг эхлэх гэж бас нэг хугацаа алдсан ш нөгөө. Багуудын асуудлаас болоод. Тэгээд тэрнээс хамаарад нэлээд шахсан. Back to back game баг манайх 4 чиглэлүүд байна. Тэгээд аврагын төлөө хүртэл яваад тэрнийхээ араас дахиж одоо Азийн аврагын лиг тоглосон шүү дээ бас тийм ээ эрхийн төлөө. Тийм. Тэрнээс ч бас нэг лиг дуусаад баг сар болчихлоо. Тэгсэн шүү дээ. Тийм. За ойл ямар ч үсэн юуныхаа багийн асуудал руу орохоос өмнө ер нь чи анх сагс руу яаж орсон юм бэ? Би бол чамайг Sprite League тоглож байгаа чи мэддэг байхгүй юу? Тэгээд ер нь ингээ одоо юм сагс ч л байна да гэж харж ирсэн чинь нэг мэдсэн чинь одоо энгийн хувцсыг өмсөөл асчуулагчийн самбар барайл суугаад ихэлсэн харагдсан. Тэгээд ер нь асчуулагч руу ороод явцсан шүү дээ. Би чамайг анзаараад тахаа. Чи бас муугүй сагсчин байсан. Ер нь нэг лиг миг тоглох хэмжээнийх гэж би боддог байсан шүү дээ. Яагаад ер нь нөгөө тоглохоо болоод нөгөө тал руу шилжчихв? Би ч нөгөө их сургууль сурж явах үед ерөнхийдөө Sprite League-ээр тоглодог байсан шүү. Тантай ч нэлээд үзсэн дээ. Тэгсэн шүү дээ. Тэгэлгүй баг. Би санаж байна. Манайх ч нөгөө юу байсан бэхгүй. 2013 онд Sprite-ийн авраг дээр танахтай таарад иргэний хэсэгтэй 12 онд монт орох гээд багаараа манайх ч дээш орох хэрэг авсан баг. Тийш манайхыг хоцсон ш танах тий. Тийм танахтай тоглоод. Тэгээд эрхээ аваад дараа жилээс нь эхлээд 13 оноос эхлээд дээдлэгт орсон. Тэгээд монт орохдоо 2 жил, түүрэгцэд бас нэг 2 жил тоглоод тэгээд түүрэгцэд байхдаа бэртцсэн байхгүй. Өвдөгнийхөө бэртлээс болсон уу тэгэхээр? Зөв. Тэгээд ACL-ээ таслаад нэг 2 жил орчим тоглохгүй recovery тэгээд дараа нь Sprite дээр гэж явж байгаа. Дахиж лигтээ ороод Тэнүүлзээ металл ч нөгөө нэг гэдэг нэрээрээ 3 жилийн өмнө ч одоо нэг ордон дээр болдог сүүлийн лигт орсон шүү дээ. Тэгэхэд 1 жил комбат хийж үзээ. Тэгээ ордон дээр бид ичээ нөгөө minus гэдэг 7 тоглолт хийгээд хожигдоогүй юу? Тэгээд тэр сизонд ч юм ахиж өвдрөний бэртлээс идрээгээд тэгээд за ер нь одоо бэртэл ах юм байна болий гэд тэгээ шууд дасгалжуулагч юм багт орсон шүү дээ. Тэгээ бэртэлтэй суухлаар одоо ер нь тоглолтын хөндлөнгөөс илүү их харддаг болдог бах та бодвол тий. За ер нь бол тийг нэг юм бодсон шүү дээ. Байсан бол яах бол энэ үед ингэчгүй яаваа ч гэх юм тий. Бас л боож ухтгэл хэцүүлдэггүй л дээ бас эвгүй л бах та. Хэцүү яг тоглогчоор бол бид нэг 4 сизон тоглосон юм байна. Яг дээдлэгт бол.
Тэр чи юу ч биш байхгүй. Уул нь ядаж нэг 10-аас 12 жил тоглох юм одоо хүний хөв. Дээрээс нь чиний ур чадвар би бол сайн байсныг санаж байна. Чи нэг юм урт мөчлөг нөхөр байлаа шүү дээ. Урт мөчлөг урт. Одоо манайханд чи монголчуудын хувьд бол бас тийм ховор бие хаа байхгүй юу? Ер нь чиний бие хаа бол. Таачаас нүсэр уртсан шүү дээ хамт тоглох. Би уртаас цаашгүй. Би бол болчих зүрмэш байхгүй. За тэгээд ерөнхийдөө бол дасгуулагчийн тэгээд чиний хамгийн анхны дасгуулагчийн ажил чи юу байв? Sprite League дээр байсан уу? Эсвэл шууд лигийн баг дээр байсан уу? Sprite League дээр байсан. Одоо тийм биш. Тинүүлзээ метал гэж болохоос өмнө Тинүүлзийг Sprite коуч нэрсэн. Чи тэгэхээр энэ багтайгаа бүр анханаас нь явсан биз дээ, тийм ээ? Тийм ерөнхийдөө бол нэг 18 он моноос хойш юм уу? Тийм байна, тийм байна. Тийм бид чинь Sprite Аалыг дөрөвт ороод финалдаа тэгээд авраг болоод тэгээд ерөнхийдөө дэш ороод явсан. Тэнүүлзийн багийн түүх за бид нар бол нөгөө Тэнүүлзий гэдгээр анх бол мэдэн штэ энэ багийг чинь. Мэдээж сүүлд одоо ерөнхий ивэнтгч одоо спонсор байгууллагатай болоод одоо бишрэл метал болсныг бид мэднэ. Тэнүүлзийн багийн түүх нь хэдэн оноос эхэлтэй юм бэ? Чи мэдж байгаа юу энэ талаар? Чи бол 18 оноос. За би 18 оноос хамт байсан. Тэрнээс өмнө бол 16 оноос Аалигт бидрийг тоглодог байхад D-лиг гэж болдог байсан санаж байна. Аха. Тэр D-лигээс хойш ерөнхийдөө Тэнүүлзий гэдэг бүгдээд тэгээд D-лигт ороод D-ээс R ороод Аад нэг D-ээс ирэх аваад R ороод Аадаа тэгээ нэг плей-офф 4 мөрөлт ороод явж идэг тийм баг байсан. Тэгэхээр тэр үеэс ер нь одоо хүртэл тоглож байгаа тамирчин ч юм уу хамгийн удаан тоглосон тамирч тэгвэл хэм байна? Тэнүүлзийгээс. За тэр үеэс яг Тэнүүлзийтэй холбогдсон гэвэл яг одоо Багтаага Бууганбаяр Сүхбаатар. Оо за анханаас нь явсан хоёр тий. Тийм анханаас нь явсан. Инх төрчин болохоор бас намайг дасгалжуулж эхлэхэд орж ирсэн 2018 он Sprite. Хамгийн хуучин 3 гэвэл манай 3 тэр гурал юм байна да. Зүг. Бууганбаяр Сүхбаат тэгээ араас нь инх төр. Би энэ Монголын саксыг ингэж хараад байгаа байхгүй юу? Бас өчтөр тэнэтэй ярьж байхдаа ч гэсэн бас би хэлж ирсэн юм. Ингээд 90-ад онд ингээд одоо алтан үедээ очиод ингээд хөгжөөд ингээд яг ингээд гоё хүүхэд ингээд хөлд ороод ингээд насанд хүрэх гэж явж байгаад тэгээ ер нь бол нэг 14 15 нас хүрэнгүүтээ ингээд өөрхийн хамт ингээд ийм явцсан бохгүй чадарсан бохгүй өөрхий тэгээд хүн болж одоо амжилтгүй одоо ингэж явцсан тэгээд одоо ингээд сая 2 жилийн өмнөөс бол одоо ингээд дахиж одоо энэ одоо эхийн хөвлөд дотор ингэж бүрлдээд өнгөрсөн жил ингээд яг нэг нас одоо 9 сараа одоо биш нэг нас одоо хүрч байгаа юм одоо ингээд одоо энэ жил бол одоо бас ингээд хөлдөө одоо өөрөө хоолой идэх болох гэж байгаа лиг нэг гэж би нэг иймэрхүү байдлаар энэ Монголын лигийн одооны төвшинг яг энэ цоо шин эхлэл гэж хараад байгаа байхгүй чи юу гэж хардаг вэ Монголын лигийн энэ одоогийн төвшнийг одоогийн төвшин бол миний бодлоор Монголын лиг ч одоо 94 онд ихсэн гэж үздэг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш энэ жил одоо 30 дахь жилээ үтж байна. Огтж авч байна гэдэг. Тэнгүүд миний бодлоор бол яг лигийн тэмцээн гоё болох бол нэг тусдаа асуудал. Сагсан бөмбөг нь өөрөө хөгжинэ гэдэг ч одоо бас нэг тусдаа асуудал болчиход байна. Одоо лигийн тэмцээн одоо ингээд олон нийтэд харагдах байдал нь ингээд гоё харагдана гэдэг бол одоо юу гэдэг тухайн үеийн сагсан бөмбөгт орж ирж байгаа хөрөнгө оруулагчид те тухайн үеийн холбооч гэдэг юм уу тэр зүйлээс л хамааралтай шүү дээ. Ер нь бол хүмүүст харуулах медиач гэдэг юм уу. Сагсан бөмбөгийн хөгжил нь бол тодорхой ингээд хөгжөөд явж байгаа. Гэхдээ бусад улс орн ч гэсэн бас л адилхан хөгжөөд явж байгаа шүү дээ те. Тэгэхээр тэрэн дээр бол би бол хоёр тусдаа асуудал байх гэж бодож байна. Сагсаа хөгжүүлэх нь бол бүр юм системийн асуудал болчиход байгаа байхгүй. Тийм тул бид нар нөгөө хүүхдийн лигч гэдэг юм уу те тиймэрхүү юм ярих хэвээр. Одоо бол UJ Arena-д бол бид нар илүү facility нэмэгдэж штэ. Гоё ортонтой боллоо. Үзэгчд fan base нь гоё болчлоо. Хүмүүст харуулж таниулдаг медиа телевизүүд нь гоё болчлоо тий. Тэнгүүд одоо энэ зүйлийг яаж яг ийм байгаа дээр нь суур буюу тэр системээ гоё болохгүй гэдэг нь хүүхдүүд рүү илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болов уу бодоод байна шүү дээ. Тэгэхээр би энийг бол ерөнхийдөө бол ингээд хөгжиж байна. Гэхдээ яг ийм суурин дээр бид нар хүүхдүүд рүү хөрөнгө оруулалт хийхгүй дахиад унах магадaltaй л гэж бодож байна.
Тэгэхээр сагсан бөмбөгөө ингэж хагаралтсан байсан үеийг би нэг хол эргэж ярмааргүй сөхмөөргүй байна. Би бол бас одоо юу гэдэг лиг токоо бас эрэг байлгах гэдэг байгаа. Гэтэ би зөв нэг зүйлийг онцлох гэдэг нь юу гэхээр хамгийн гол нь хамгийн түрүүнд сагс маань нэг байх хэрэгтэй тийм үү? Нэг замаар нэг дээвэр дор бүгд нэгдсэн зорилгын төлөө явах хэрэгтэй. Энэ бол номер 1 зүйл учраас энэ зүйл маань одоо ингэж 2 жилийн өмнөөс бүрдлээ гэж л миний хэлэх гээд байгаа санаанд хэлж байгаа юм л да. Тэгэхээр одоо яг тэр зарчимдаа орж ийн гэсэн нэг тийм эерэг зүйл рүү. Тэгээ одоо нэг хөлт олж байгаа хүүхдчиг ч гэдэг юм уу. Одоо яг ингээд системтэй болоод баг болгон академиктэй болдог ч юм уу. Хүүхдийн хөгжлүүдийг гэж явуулдаг. Тэгээ академикийн залуучуудыг бэлддэг ч юм уу. Олон улсын одоо бас одоо Азийн лигт тоглох боломжтой үе таалга нэгдсэн ч байх жишээтэй. Санхүүгийн хувьд за лигийн тэмцээн бол тусдаа өөр асуудал. Гэхдээ бас тодорхой хэмжээнд лигийн тэмцээн марс нүүр царай болж байгаа учраас сагсыг мань нэг хамгийн гол нь олон нийтийн өмнөийг чирдэг, мөнгө санхүүгийн өмнөийг чирдэг нэг зүйл нь бас энэ лигийн тэмцээн маань бас байгаад байгаа юм л та нөгөө талаараа бас тий. Тийм одоо хүмүүст харагдах байдал эсвэл одоо ингээд ерөнхий зохион байгуулалт бол миний хувьд бол хамгийн оргил үеийн л гэж бодож байна. Ялцчихгүй. Бид нар одоо юу ч яриана шиг тийм том ордонд 7 дахь тоглолтыг эсвэл олон улсын тоглолтыг хүлээж аваад дүүрэнтэй 2500 3000 цуглаад тийм амар уур амьсгалтай лигийн тэмцээн болж исэн юм уу? Тийм байхгүй. Тэр талаас бол ер нь бол номер хамгийн супер нь байгаа л гэж хэлнэ. Одоо бол. За дасгалжуулагч хүний хувьд би бас асуух асуултууд байна. Өчтөр би бол Apes багийн одоо ерөнхий менежертэй ярилцлага хийсэн болохоор багийн одоо үйл ажиллагааны талаар илүү бол асуусан. Тэгээд одоо мэрэгжлийн баг яаж үйл ажиллагаа явуулдаг, арын албанд ямар хүмүүс ажилладаг, ер нь хүмүүсийг нэг жоохон тийш нь оруулсан гэх юм уу да. Тэгээд жоохон дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол ер нь сайн өгсөн байгаа тэнэ маань. Чамаас би бол жоохон нэг дасгалжуулагч хүний одоо ажил ер нь юу юм бэ гэдгийг бас нэг асуумаар байна ер нь. Хүмүүс мэддэг ч гэсэн, ойлгодог ч гэсэн яг дасгалжуулагчийн амнаас яг юу гэдгийг одоо мэрэгжлийн багийн одоо дасгалжуулагч байх ямар одоо хариуцлагууд байдгийг тий гих мэддэг ч юм одоо. Тэгэхээр лигийн дасгалжуулагч байна гэдэг ер нь чиний хувьд хэр их хариуцлагатай, за мэдээж их хариуцлагатай нь ойлгомжтой. Гэхдээ ер нь ямар шүү ажил байна? Ер нь бол маш их хариуцлагатай. Жилээс жилд одоо улам л нарийн болж байна. Уучин ч бол нэг дасгалжуулагч ингээд бүх юма хийдэг байсан шүү дээ. Одоо халаалтаа ч юм уу, саяхан шүү дээ ер нь ч юм уу, тий. Эсвэл сэтгэл зүйчийн ч юм уу, тий. Маш их зүйлийг хийдэг байсан байгаа хөө одоо бидраас дээхэн үеийн одоо энэ дасгалжуулагч маань. Тэнгүүд тэр их одоо ингээд ачаалттай тим юмыг нэг хүн даана гэдэг чинь ямар ч боломжгүй зүйл болж байгаа. Тэгэхээр дасгалжуулагч гэдэг маань юу гэхээр баг ажиллаж байна тий. Одоо баг гэдэг чинь одоо нэгэн систем болоод хэн юу хийхээ яаж тоглохоо мэддэг одоо тийм систем болох гэж байна. Тэр системийг одоо зөв бодлогын тодорхойлоод тэгээд яаж хэрхэн тоглох гэдэг системийг ингээд бүрэлдүүлдэг тийм хүн байгаа даа. Гэхдээ энэ бол нөгөө head coach тал та. Ассистентууд нь болохоор тэр зүйл рүү очиход яг юу хэрэгтэй байна те. Илүү нөгөө юм зорилт тал руугаа яг юм гүйцэтгэл тал руугаа те. За жишээ нь одоо чиний өдөр тутмын ажлын одоо үүрэгөр бол юу вэ? Зүгээр жишээ хоёлаа аваад ярив. Чиний одоо өнөөдөр жишээлбэл чи одоо бэлтгэлийг бас хийж хийлгэж янз бүрийн юмуд хийж байгаа. Жишээ нь одоо би ийм юмнуудыг хариуцдаг гэд хэлийгвэл. Одоо миний хувьд бол эсрэг багийн судалгаа, видео скаутинг дээрээс нь бидний нэг яг юу хийх гээд байгаа нь тэр систем дээр алдаж гэнэ болохгүй нэг илүү видео талдаа бол эмчлийн хувьд ажиллана. Тэгээ муу адилхан давталгааны хувилбарууд тий. Одоо комбинацууд ямар хувилбар хэрэгтэй манайх илүү доошоо шахаж тоглох хувилбар хэрэгтэй нь эсвэл гадуураа 5 out тоглолтын хувилбарууд хэрэгтэй нь тэрийг одоо надад танилцуул гэдэг одоо ахлах дасгалжуулагч надад бол бүх үүргээ хэлнэ. Тэнгүүд тэрнийхэн дагуу мэдээллүүд бүрдүүлнэ. Эсрэг багийн нөгөө нэг пейнтийн онооч гэдэг юм уу эсвэл 3 онооны шидэлтийн хувь ямар тоглогчд нь яадгийг ч гэдэг юм уу тэр ажлыг хариуцж байгаа. Муу адилхан легонрынхоо судалгааг хийгээд легонрыг авчрах одоо тэр гэрээ контракт хийх хүртэлх юмыг ерөөдөө бол баг дээрээ хариуцж ажиллаж байгаа. Тэгээд энэ дээр нэмээд одоо ахлах дасгалжуулагч ямар мэдээлэл хэрэгтэйг нь тэр болгоныг ерөнхийдөө туслах дасгалжуулагч явж байгаа. За тоглолтын үеэр тэгвэл ямар үүрэг ролтой ажилладаг вэ? Тоглолт болж байгаа үеэр.
Тийм тоглолтын үеэр бол хамгийн номер 1 гэвэл нөгөө айлын хамгаалтын шилжилт нь rotation ямар вэ те. Pick and roll бөмбөн дээр ямар хамгаалт авч ийн. Энэний эсрэг манай ямар хөвлбөр үр дүнтэй байх вэ те. Тэгээ дээрэс нөгөө одоо хэдийгээр нөгөө нэг тайм аут минутын амралт хэд гэдгийг тооцдог ч гэсэн манайд ийм минутын амралт хэрэгтэй үлдсэн байна. Тэр тоглогчийн алдаа хэд байна гэх мэтлэнгээ нөгөө тэмдэглэлүүдээ хөтлөө сууж идэг. Тэгээд ахлах дасгалжуулагч тэрийг одоо шаарц үед гэс минутын амралтаас өмнө нөгөө тайлгна гэсэн. Энэ жилийн хувьд ахлах дасгалжуулагч хэн байгаа вэ нэрээ? Энэ жилийн хувьд гавал гэсэн чинь. За. Ойлгоо тийм ээ. Ойлгоо ч бас эхний жил дээр ахлах дасгалжуулагчийг хийгээд өнгөрсөн жил бол харин туслахыг ажилласан санагдаж байна тийм. Тийм ордон дээр болсон дээд лиг дээр манайх ч нөгөө майнерстэй 7 тоглолт гаргадаг дээр тий ахлах дасгалжуулагч байсан. Тэрний дараа жил анхны финалддаг дээр бас ахлах байсан. Тэгээд нодлон болохоор нөгөө манайх ч сервис коуч авчираа тэгээд тэр хоёулаа туслах болоод энэ жилийн хувьд эргээд ахлах дасгалжуулагч ажиллаа гэж байна. Тэр серв коуч маань өөр баг руу явцсан байсан уу юу? Тийм бодноор орчихсон. Тэгэхээр одоо яг хөө тэгэл иймэрхүү юм байдаг л да. NBA ч гэсэн байдаг мэдээж. Энэ бол тэгэл улирлаас улирлд өөрчлөлт шинжилгүүд явагдах л баг. Тэгвэл зүгээр юу гэдгийг та хэдүүд одоо нөгөө коуч чинь эсрэг өрсөлдөгч орсон юм чинь өнгөрсөн улирлын бүх юмыг арилгана үстэй. Гэхдээ яг тэр ерөнхий модель одоо нөгөө нэг ерөнхий үндсэн нэг тоглолтыг тогтолцоо хамгаалтын хөвлөрүүд байгаа шүү дээ. Тэднийг байгаа. Мэдээж тэдрээс авах юм аавна. Одоо бид нар юуны тулд гадаадын одоо тэр мэргэжлийн яг сургуульд нь сурсан хүний одоо тэр мэдлэгийг авсан юм байна. Тэндээс авахыг нь аваад хаяхыг нь хаяад энэ жил ерөнхийдөө бол тэгээд явна. Тэн дээр бол нууц юм гэж бол байхгүй шүү дээ. Сагсанд ч одоо амар нууц тийм байхгүй. Ямар зүйлийг хизээ хэн яаж ашиглахаас хамаардаг. Коучдын хувьд бол. За нэг тоглолтод та хэд ер нь дунджаар яг хэдэн хөлбөртөө ер нь очдөг вэ? Хөлбөрийн тоо гэх юм уу одоо. Одоо бид нар жишээлбэл ингээд Sprite League-ийн финал дээр тэртээ одоо 2007-8 оны үед ингэж тоглож байгаад биднэрт бол 2 хүн хөлбөр л байдаг байсан. Тэгэл тэр 2 хөлбөрийг нэг хаяад нэг хийн, хажуунаас гарахад нэг хийн, нэг доороос гарахад нэг хийн. Тэгэл болоо. Тэгэл тухайн үе чинь бодоод 10 хэдэн жилийн өмнө. Одоо загсан хүмүүс бол Sprite League-ийн хөгжлийн лигийн төвшөөс ахуулаад OUT лигийн төвшөнд тэгээд нэг багууд ч бас олон янзын хөлбөртэй болсон. Тэр лигийн багийн хувьд одоо юу гэдгийг ер нь бол нэг дунджаар хэдэн яг одоо ясны хөлбөрийг та ер нь бэлдэж нэг тоглолтод орж байна. За одоогоор бол ер нь нодлон бол бид нар нэг 27 8 30-аад орчим хөлбөртэй байсан. Тэгээд биднийгээ улирлын турш нөгөө ийм хамгаалтын эсрэг, тийм хамгаалтын эсрэг гэж чеклэн шүү дээ, тий. Одоогоор бол тэднийгээ суулгаад нэг 10 орчим дээр явж байгаа. Тэднийгээ нөгөө тоглогчтой ойлгуулна шүү дээ. Энэ үед нэнгүүл зүгээр ийм чамд одоо опшнууд байна. Эндээс чи өөрөө уншаад одоо шийдвэрээ гаргаа явуучих гэх юм уу, тий. Хөлбөрүүдийг бол одоо судалж хайж явахад та юуг ер нь илүү үзэж байна. Одоо би бол жишээ нь NBA одоо NBA-ийн нэвтрүүлэгт бэлтгэхдээ ч юм уу ингээл NBA-ийн тоглолтуудыг үзэхдээ хөлбөрүүдийг ингээл анзаараад за энэ юм хөлбөр явж байна. Сая сүүлийн үед бол одоо нэг Reddick-ийн тэр хийсэн нэг подкаст, LeBron-тай хамт хийсэн подкаст бол сагс өмгийн хөлбөрүүдийг их гоё задлж ингэж бүр гоё ойлгуулж өгсөн, нэршлүүдийг биднэрт бас хоногшуулж өгсөн. Одоо бол баг бүх одоо аналистууд нөгөө Reddick LeBron хоёрын одоо нэршлэр ингэж сагсыг ярьдаг болцсон. Тэр хөлбөрүүдийг судалдаг болцсон ч байх жишээтэй. Тэгэхээр мэргэжлийн лигийн багийн хувьд ялангуяа одоо юу гэдгийг Азийн за тэгээд одоо мэргэжлийн клубын одоо ахлах дасгалжуулагч тусгаж ажилласан шин хөлбөрийг хаанаас юу судалж олж авч байна. Өөрөөсөө одоо цоо шин юм нээж олон нийт чинь бас хэцүү шүү дээ тийм ээ. Сагс чин одоо өөрөө 100 хэдэн жил байдсан. Одоо сүүлийн одоо 90 оноос хойш бүр огцсон одоо энэ хөлбөр бол айхтар хөгжсөн. Сүүлийн 10 жил бол бүр амар хөгжсөн зүйл. Энэ тал дээр. Тий, хөлбөр дээр чинь бол одоо ингээд сагсны номын үтсэн ч гэдэг нэг сургуульд сурсан хүмүүсийн хувьд ингээд стандарт одоо 100 жил хөгжсөн сагсан бөмбөгийн газрын одоо стандарт юм хиллэгтэй хөлбөр байгаа. Тэгээд UCLA cut ч юм уу, Iverson cut ч юм уу, Horn set ч гэдэг юм уу. Эсвэл 5 out, 4 out, 1 in ч гэдэг юм уу те. Тэд нар дээр тоглолтыг юм үндсэндээ дэлхийн нийтээр ингээд тарцсан маш олон хөлбөрүүд байгаа байхгүй. Тэгэхээр манай дасгалжуулагчийн багийн хувьд бол юу гэдэг шин юм зохиох мохоох гэсэн тийм агуу магуу юм бол байхгүй. Зүгээр тэднээс яг
Хөлбөрийнх нь яг гол философи нь юу вэ те? Будагтай талбай гэж хэлэх гээд байгаа юм уу? Эсвэл гадуур бид нар 5 out гэж гадуур хурдан тоглох гээд байгаа юм уу? Шидэлтэн дээрээ суурилах гээд байгаа юм уу? Тэ? Аль нь будагтай талбайг довтлогоон дээр илүү онгойлгож ин ч гэдэг юм. Тэр шин чанаруудыг харж байгаа. Дээрээс нь багийнхаа тоглогчдын нэг ур чадвар дээр суурилаад тэрийг одоо ингээд уялдуулж холбогддог л гэсэн үг. Бусдаар бол шин юм зохиодог ч гэдэг юм уу тийм байхгүй шүү дээ. Одоо энэ чинь 100 жил хөгжсөн юмны араас явж иж бид нар одоо гинт шин сакс зохиолоо гэж одоо солиорол. Гэтэ Стив Кер бол бас алтан мужийн дайчид дээр бол лифтиг бол бас бараг л зохиосон доо тэр лифтиг бол. Гэтэ өмнө байсан баг та айгуул мэдхгүй одоо тэр үдэл бид нар анхудаа харсан ш тэр лифтиг чинь бас хэцүүлтэй хэцүү яач утсан. Тийм тэрийг тоглогчтон зориулж яг ингээд юу адаг л баг. Нэршил эдэр өгдөг л баг. Одоо жишээлбэл Cavaliers байхад Kevin Love гэдэг хөлбөр байсан. Нөгөө хоёр нь хаагдаад Kevin Love хойшлоод 3-аас авч иддэг те гэдэг ч юм уу. Тэрнтэй холбоотойгоор л нэг жоохон өөрчлөлтүүд хийсэн. Бид нар бол одоо юу гэдэг нөгөө маш олон жил сагсан бомбог ингээд хөгжсөн газрын ямиг маш хурдан одоо ингээд өөртөө шингээж суралцгал гэдэг юм байна та. Тэгээд аль нь ямар үедээ яаж хэрэглэх юм те. За чи өөрөө Монголд тасруулагчийн албан тушаалыг ямар нэгэн байдлаар бас олон янзын лигүүдийн төвшөнд ингээ хашиж чинь ингээд бас өөрийгөө хөгжүүлээ явж чинь. Өнгөрсөн үйлрэл одоо өөр улсын одоо туршлагатай тий Европ шиг гол гэх юм уу юу гэх юм. Тим одоо хүний өдөртгөн дээр ажиллахад юуг сурав гэхээсээ илүүтэйгээр юу нь өөр байд юм бэ? Манайхнаас одоо манай Монгол асуулгчтай харьцуулахад бол би айхтар гэж муу сайныг хэлмээргүй байна. Өөр ялгаа нь юу вэ те? Юун дээр илүү анхаардаг юм байна? Юугаараа илүү одоо нөгөө нэг за яг хуу давуу талтай гэж хэлчихэд нэг бас нэг буруудахгүй л баг. Тэрэн дээр маш их ялгаа байгаа. Одоо би чинь зөвхөн нодлонгийн сэр Пежа гэдэг коуч төр байхаас өмнө нодлон 100 нөгөө майнерс авраг авдаг жил шүү дээ. Тэрний 100 нь Василис Фракиас гэдэг тэдний дасгалжуулагч грек хүн байгаа шүү дээ. Тий, Василис дасгалжуулагч нөгөө энэ Азийн университет гэдэг нэг урагшаа юунд болдог. Тэдний чиндүүд болдог. Оюутны их наадамд Монголын оюутны шгшөөгийг авч ирсэн. Тэгэхэд 100-ны бэлтгэлд нь би нөхөрт очиод санал тавиад би ингээд металлогийн дасгалжуулагч байгаамаа ингээд одоо финалд харсан баг шүү дээ хоёр. Ингээд танаас суралцаад бэлтгэл дээр чи ингээд явж болох уу гэдээ очиод асуугаад ширн үртэй биш үү чи бас. Ингээд танаас сурмаар байна гэдээ очихгүй. Тэгсэн чинь яг уу шокнд орсон. Үгүй эн чинь нээлттэй шүү дээ. Чи сурмаар байвал ир хамгийн гол нь бэлтгэл цагаа ингээд хүндэл сагсан бөмбөгөө хүндэл ингээд цагтаа ир бэлтгэл таслахгүй яв. Тэгэх юм бол сагсан бөмбөг бол ингээд шеринг юм аа тий биендээ түгээдэг тий. Тим спорт юм аа бол багийн спорт. Тийм учраас ингээд ирээд дуртай үедээ биш. Ирнэ гэсэн бол яг ирснээрээ байгаад ингээд суралцаа явж болно гэдгийгсэн. Тэгээд би чинь грек Василис коучс чинь нэг сар 10-аад хоног бэлтгэлд нь яваад ингээд манайхыг хожсон юм биш үү? Энэ дээрээ бид нар алдаад байсан юм байна гэдэг юм уу? Ингээд аль хэдийн мэдрэмж авсан байсан л та. Зөө. Тэгээд Европын коуч нар яг яаж ажилтдаг юм те тэрний мэдрэмж авсан биш. Тэгээд нодлон сервис Пежа коуч ирээд тэгээд бүтэн хөлрөл хамт ажилласан. За тэгээд миний бол нөгөө гадаад тасгалжуулагчтай холбогдсон түүх бол ерөөсөө энэ байгаа байхгүй. Тэгээд нодлон бас лигийн дундор хасын коуч нөгөө Желко. Ерөнхий тасгалжуулагч. Желчко маань бас нөгөө C зэрэглэн гэдэг тасгалжуулагчдын нарын сургалт орсон. Тэрэн дээр бас нэг 4 удаагийн сургалтанд бас суусан. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд бол нэг 3 ийм гадаад коучтэй хамтарч ажиллаж ирсэн юм байна. Тэгээд тэднээс сурсан хамгийн чухал зүйл нь гэх юм бол ерөөсөө Европ стандарт гэдэг шиг ажилдаа ингээд маш юм хариуцлагатай ханддаг ер нь бол. Одоо цаг барилтч гэдэг юм уу эсвэл бэлтгэлээ төлөвлөж ирж байгаа ч гэдэг юм уу. Тэгээ яг бэлтгэл дээр ийм юмнууд өнөөдөр орно гэд тамирчдынхаа одоо яг фокусыг тэр зүйл рүүгээ яг өгчдөг. Бусдаар бол одоо хуучин ч бидний үеийн үед одоо яг хизээ ямар дасгал нь дуусах нь мэддэхгүй ч юм уу эсвэл ингээл яваал гэдэг шүү дээ. Тэ шүү дээ. Гэс тоглолт хэлэх юм гарч тэдэр ч юм уу гарч тамхилчаад буцаад ороод тоглолдог л. Тийм.
Өөр цаг үе. Тийм. Тэгээд тэр тал тэгээд яг бэлтгэлээ төлөвлөдөг юу ийхээ ингээд яг тодорхой ингээд бичээд ирдэг ч гэдэг юм уу те. Тэгээд дээрэс нь тэднээс бас сурсан юм нь яг ингээд олон улсад дасгалжуулагч нарт ингээд хэрэглэгдэж байгаа юм одоо юм мэрэгжлийн англи үг, мэрэгжлийн хэллэгүүд байгаа шүү дээ. Тийм. Тэднийг бол айгүй их сурсан. Тэгээ ажилдаа яаж хандах юм, дасгалжуулагч нь ямар зарчимтай байдгийг энэ ч гэдэг юм уу. Тэд нар ч нэг сургуульд нь сурцсан олон жилийн бас гадаад дотоодоор явсан туршлагатай учраас ер нь бол хажуудаа нэг сургуультай юм шиг л байсан. Тэр тусмаа тэр нөгөө манай гэрэг дасгалжуулагч бол ийм би нэг өөрөө сургууль сураад байгаа юм шиг л мэдрэмж төрчихсөн. Яг ингээд цоошнэр ингээд саксыг ингэж ойлгож байгаа юм шиг надад сайх төрж ирсэн. Юу гэхээр би нэг AB гэдэг American Basketball Academy гэдэг нэг Allen Walls холбоон дэрж нэг ажилласан жилүүдэд би Allen Walls-той нийлээд бас хүүхдүүдийн академиг байгуулад тэгээд Allen маань хүүхдүүд ингээд зааж байгаа. Бөмбөг барайл нөгөө triple threat position тий. Одоо хамгийн саксумгийн үндсэн одоо байрлалаас эхлээл тэгэл хөлийн хөдөлгөөн ямар байх юм, хамгаалтан дээр алга ямар байх юм, дотгошоо байх юм, гадагшаа байх юм уу, хин рүү харах юм ингээл бүр ингээл амар элементар юмнаас нь гэж хүүхдүүдэд зааж ягаад би тэнцээ гэж гэрэл асч сагсан бөмбөгийг анх удаа ингээд цоо шиннүүдээр хараад ойлгоод сагс чинь ийм юм байд юм байна шүү дээ. Ерөөсөө бид нарт бол ерөөсөө үнэхээр аач байдаггүй юм байна гэдгийг бол тэр үед бас гэж ойлгож ирсэн л. Тэгэхээр би бас чиний яг тэр анх тэр ойлгож ирсэн тэр нүд одоо гэрэлтэл нээгдээл тарих бас ингэж нөгөө спонж шигтэй одоо имийг ингэж сорж ингэж аваад мэдээллийг аваад ингээд цоо шинээр сагсыг харсан болов гэж бас ойлгоод байна л да. Тийм бүр шал өөрөөсөн. Тэр чинь нөгөө хамгийн ихний нөгөө утсан грек дасгалжуулагч төр очиход бол ийм учиртай байсан юм байна шүү дээ. Ингэж ажилтдаг юм байна. Хүнтэй ингэж харьцдаг юм байна. Тоглогчтойгоо ингэж харьцдаг юм байна те. Багийнхаа одоо нөгөө chemical те уур амьсгалыг ингэж базах хэрэгтэй юм байна ч гэдэг юм. Маш их зүйлсийг сурж байгаа. Одоо ч гэсэн нөгөө шгшөөгийн хүрээнд сурсаар л явж байгаа. Сая чи хэдэн сарын өмнө үлээ нэг газар руу явж ирээгээд хэлж ирсэн шүү дээ те. Хаашаа явлаа? Босния. Тэр чинь юу вэ? Шгшөөг маань Босниагийн хуучин Югославийн харьяаны улс. Тийм. Шинэ нөгөө бэлтгэл хамтарсан бэлтгэл үү те? Тийм хамтарсан бэлтгэл. За. Тэгвэл хуучин нөгөө Югославийн харьяаны 7 салдгийнх нь нэг улс юм билээ. Босния Herzegovina. Энэ бидэд 14 хоног Европын багуудтай тоглоод тэгээд 14 хоног яг ийм вакуумдсан бэлтгэл хийгээд ирсэн. За лигийн асуудал руу бас жоох орё гэж бодож байна. Энэ жил лиг дээр маань шинэ дүрм гэх юм уу? Одоо их томоохон өөрчлөлт бас одоо хэрэгжиж эхлэх чинь. Тэрний юу гэхээр тоглолтын 2 болон 3 дугаар үе дээр 2 импорт тоглогчийн талбай дээр зэрэг гаргахыг одоо зөвшөөрж ийн гэсэн ийм нэлээд том шийдвэр гэж би бодож байгаа. Энийг бол бас туршилтж үзэж байгаа шийдвэр болов уу гэж харж байгаа. Энийг ер нь дасгалжуулагчдын баг дасгалжуулагч хүний зүгээс ямар шоу байдлаар таад хүлээж авч байгаа вэ? Анх сонсоод юу гэж бодсон, одоо юу гэж бодож байна? Ямар зорилготой ер нь энэ шинэ дүрэн бас байгуулагдсан бэ? Холбооноос таадад бас энэ тал дээр албач тайлбар хэлсэн үү яасан? Яг хуучин бол нөгөө дээдлийг гэж ордон дээр болдог байхад одоо нөгөө Стив Флетчер харцаг аврага авдаг жилүүд дээр бол 3 легионертой 2 талбай дээр гардаг байлаа шүү дээ тийм. Миний тоглосон цөөхөн үеуд бол тэгэхэд бол 2 легионер талбай дээр бол хоёулаа тоглолтыг асуудал үе шийдчих хэмжээнд байсан баг. Ялгаа ийм байсан л да. Тэгээ манай Монгол тамирчдын болон тэдний ялгаа бол амар их байсан л да. Зүрв. Айгу хоол өс тээ. За тэнгүүд одоо болохоор яаж ийн вэ гэхээр 1-р үе 4-р үе дээр 1 легионер, 2-3 дээр 2 легионер гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр өмнөх байснаас нэг 50% буюу нэг 20 минутын ингээд ялгаа гараад байгаа байхгүй. 20 минут. Тэнгүүд 2 тамирчин гэхээр 2 дугаар үеийн төгсгөл 3 дугаар үеийг маш сайн ингээд эхлүүлэх боломжтой болчихж байгаа. 2 легионер талбай дээр байхаар. Гэхдээ нөгөө талаас энэ бас Монгол тоглогчдод ингээд тэдний эсрэг хангалттай минут тоглох бас юм челленж гэж бодож байна энэ бол. Бусдаар бол нэг тийм 2 легионероор шийднэ гэдгээс илүүтэйгээр одоо Монгол тамирчдад эргээд 2-2 легионерын эсрэг яаж тоглох юм гэдэг тийм. Монгол тоглогчдын талбайд гарах боломжийг хааж байгаа минутаас нь хомсолж байгаа гэдгээс нь илүүтэйгээр харин хоёр одоо импортын зэрэг тоглох. Энэ хоёрын эсрэг яаж хамгаалах вэ? Яаж энэ хоёрын эсрэг довтлох уу гэдэг талаас нь харж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тийм зөв үү? Тийм, яг зөв. Яг тэр талаас нь харж байна. Сэргээр нөгөө бидэд сул тал нь 2 легионер байхаар бидний минут багасчихна гэж хариад байгаа.
Нөгөө талдаа айлын 2 легионерын эсрэг тоглох боломж өгөхгүй гэж байна. Үзэгчд бол одоо яг би бол тэгж хараад байгаа байхгүй. Манай Монгол тоглогчдын маань минут багасхын да яана нөгөө хуучин шигэ бодоод байгаа ш. Хуучин бол яхааргүй тэгдэг үзэж ш. Нөгөө 2 легионер чил бөмбөгийг аваад тэр хоёроор бүх юм явдаг. Нөгөө хэд нь хараал зогсдог байсан л болохоор чинь нөгөөхөр л би хараад ойлгоод байна л да. Тэгэхээр бас манайхны ур чадвар өөр болцсон болохоор одоо бас тэгж харуул бас өрөөсгөл гэж юм байна те. Тий. Тэгээд 4-р үед дээр 1 легионер гэхээр харьцангуй бас ингээд шууд шийдчих бас боломжгүй байгаа байхгүй. Төгсгөлийн яг чухал үед дээр те. Яг өмнө нь давуу тал үүсгэж болно. Гэхдээ 4-р үед дээр 1 легионер гэхээр Монгол тоглогчдод маш их юм боломж гарч ирж байгаа гэж би бол харж байгаа. Зөв. Nice. Дээрээс нөгөө гоё хэр варгийн легионерууд бас Монгол төрөд одоо бүр ингээд алаад идэх цаг үе бас өнгөрчөөд байна шүү дээ. Легионерын төвшинчтэй чинь тий. Легионерын төвшинчтэй тэрнээс илүү ахуулаад өндрүүдтэй алдцдаг болцсон. Одоо манай энэ хүүхдүүд чинь ер нь айхтар болоод эхэлсэн шүү дээ. Ер нь бол төвийн байрал дээр л алуулдаг л байсан болохоос биш. Одоо бусдаар бол ер нь асуудалгүй ойртол эхэлсэн шүү дээ. Холбогчийн байрал бол ер нь тун асуудалгүй болсон харагдаж байлаа миний хувьд бол. Тийм. Дээрээс нь юу гэдэг нөгөө олон улсад одоо гараад тоглоход нэг юм гадаадын ч юм уу тоглогчтой тоглох тийм нэг юм одоо international shock гэж ярьд юм да манай тасгалжуулагч дотроо. Тим зүйл ерөөсөө байхгүй болцсон бид нарт. Олон улсын тэмцээнд очиход өөрөөсөө юм өөр шар царайтай эсвэл бараан царайтай үнтэй тоглоход тэдрээс нэг юм бэргээтэй ч юм уу тим бол байх нь бол ерөөсөө байхгүй болцсон. Хүүхдүүдийн тэмцээн дээр бол сая 18 насны Азийн аврах дээр очиход бол нэг тийм international shock бол байлаа байл. Лигийн тамирчдын хувьд бол тийм ерөөсөө байхгүй тийм. За импортыг хүртэл сонгох төр хүртэл энэ дэр бас нөлөө гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ одоо шинэ дүрэн бол бас тийм үү. Нэг байрлалын 2 импортыг авах шаардлагагүй болчихж шүү дээ. Одоо 2 өөр байрлалынхыг заавал авах хэрэгтэй болж гин үгүй юу? Энэ тал дээр юу гэж бодож байна? Энэ тал дээр бол баг нь нөгөө юунаас л хамаарах баг. Нөгөө Монгол тоглогчтойгоо ямар импортоор ямар байрлалаа нөхөх юм гэдэг стратегтэй л холбоотой. Нэг байрлалын 2 легионер авчирдаг одоо баг ер нь хавардаа Монгол бол. Тий. Нэг заавал өндөрийг үл заавал авчрах хэрэгтэй болчиход байгаа шүү дээ ер нь бол тий. Тий. Нэг өндөрийг авчирч яалтчгүй самбараа мануулах хэрэгтэй болчиход байгаа. Зөв. Nice. За яг лигийн тэмцээний хувьд бол одоо юу гэдгийг ингээд ямар ч гэсэн болоод ингээд явна. За тэгээ нэг баг нь авраг авна. За өнгөрсөн жил бол алаан болсон. Асуудлууд иргэн тойронд гарсан инээ тэр ингээд юм болсон. За зохион байгуулалтын асуудлууд ингээл юмнууд бол угаасаа энэ жил дахиад гарч л таарна. Тодорхой хэмжээнд бол ингээд асуудал гараад тэрийг тухайн үедээ шийдэл явах хэрэгтэй байх. Бишрэлт металл багийн хувьд би ер нь яагаад бишрэлт металлыг дэмжих ёстой болсон бэ гэхээр яг дэмжих ёстой нь хаашаа. Одоо сонгож дэмжсэн бэ гэхээр нэг identity гэж байна шүү дээ багийн одоо мөн чанар гэх юм уу да энэ чинь юу гэж орчуулах юм те ямар баг юм бэ гэдэг нь ингээд дэлгэр нэмаас те ойлгоогоос те уугнаагаас те ингээд над шууд үнэртдэг байсан бохоггүй ингээд хараад ингээд би нөгөө тайдын бэлтгэлийг нөгөө манай фризлийнх чи араас ордог байсан шүү дээ. Тэгээ тайд бэлтгэлээ хийдэг байсан те. Тэгэл ингээд бэлтгэл харж байхад ингээд айгүй тийм одоо даруухан тэгсэн мөртлөө их тийм зөв энергитэй буруу амбицгүй ингээд юм зөв нэг юм багийн уур амьсгалаад ер нь санагдсан байхгүй. Тэгэхээр ер нь бишрэлт металл багийн identity чи ер нь юу гэж хардаг вэ? Ямар identityтэй боёо одоо мөн чанартай баг вэ? Бишрэлт металл. За манайх чи ерөнхийдөө бол нэг тийм гаднаас харцдаг тэр дотооддоо ч тэр ер нь бол аль нь тийм нэг сагсалцаад байдгүй даруухан те. Манай сүхбат хаяа жоох ингэдэг те. Гэхдээ гоё штэ тэр нь бас. Гэхдээ яг нэг багт нэг хоёр тийм байх зүг. Байхгүй болохгүй штэ бас. Тэгэхгүй манайх чи хитрхи одоо юм амар адреналин ялгардаг юм амар өндөр темптэй спортод бас тиймэрхүү юм байнгын даарна гэдэг ч өөр бас хэцүү штэ. Тэгээ манай баг одоо энэ мөн чанарч гэдэг юм энэ юм хамгийн эхлээд бол багийн эзнээс эхэлтэй авах гэж байна. Тэгэлгүй байна. Багийн эзэн ч нөгөө буддист тий. Тэгээд тамирчдаа сонгохдоо бол хандлага харилцаа тий. Хүмүүст ингээд хүүхдүүдэд нөлөөлөх одоо тэр зүйтэй зүйлийг харж багтаа нөгөө дийлэгтэй тоглогч авчир сонгодог. Тэрний дараа бол яг энэ ингээд школын ингээд яг базаад энийг ингээд яг мөрдүүлээд явсан юм гэх юм бол манай гаавлыг тасгалж болох ч байна. Тэгээд алдчихвол нөгөө шүтээсийн
олон жил нөгөө багийн ахлагчийн хийцэн ч гэдэг юм уу те баг өдөртөө зөвж исэн гэдэг утгаараа айгүй их тийм зарчимч байдаг л та. Тэгээ ойлголтын эсрэг би бас нэгдээ тоглож үзсэн. Ойлголт талбай дээр байхыг зөндөөч харж байлаа. Бие авч явж байгаа байдал, шүүгчтэй харьцаж байгаа байдал, өрсөлдөгчтэйгээ харьцаж байгаа байдал. Ер нь айгүй тийм зөвлөдөө ямар нэгэн байдлаар. Тэнгүү тэр нь бас ингээд шууд нөгөө тухайн багтайгаа тамирчдаг бас халдварлаж ийн гэсэн үг чинь тийм үү? Ахлах асуулт ямар байх вэ гэдгээс бас их чухал хамаарна шүү дээ. Тэгээ араас нь бас гарч ирж байгаа туслах асуулт ямар байх вэ? Чийж бас тэгж нэг сагцлаад байдаг. Бас сагсч байгаагүй шүү дээ бас. Тэгэл яг нөгөө бэлтгэл болон багийн цугларал тэр бүх юмн дээр нөгөө дотоод ийм соёл суулгах гад бид нар тодорхой хэмжээнд дүрмүүд, зарчмууд баримталж байгаа шүү дээ. Бид нартэй холбоотой л ерөөсөө ийм болчихж байгаа байхгүй. Одоо ийм юм бол манай огт болно, ийм юм бол байхгүй шүү гэдгээ улирал эхлэхэд багийнхаа дүрм төр дотоод соёлоор ингээд суулгачж байгаа болохоор. Тэгээ дундуур ганц нэг сагсалцуул тэрийгээ сануулчихна. Тэгэхээр ерөөхдөө тандачгүй шүү. Буруу сагсалцуул шүү дээ, тий. Зөв сагсалцуулж болно шүү дээ бас, тий. Тий. Буруу сагсалцуул. Одоо ингээд би өчтөр ингээд тэрнийтэй ярьж байхад за бас мижигээтэй ингээд ярьж байхад ингээд ер нь ингээд манад ирвал хэрэгтэй байна гэж би хараад байгаа байхгүй юу? Сэтгүүлчийн зүгээс Монголд ийм сагсны одоо хасын үлгүүд юу хоёрын ирвалчин амир байлаа. Хуучин алтан үед бол одоо алтан бүргдүүд бизнес төрүүдийн ирвал амир байлаа. Дандаа ч төрүүд хождог байсан болохоос ууланд бас өөрхөн тэнцээд ирвалтай байлаа. Одооны сагсан хүмүүст маань бас нэг юм ирвал бий болчихгоо л үзээд ах шиг юм мөнгөчин тэнцээ тэг хасын үлгэрүүд дайраал ингээл ABC хувьд ирвал баг юу гэж харж байна чи? Ирвал байна уу? Ирвалтай болж амжаагүй нү? Одоо эсвэл хасын үлгүүдтэй ирвалдах гэдэг нөө дахиад яг мөнгөчнгийн надад тэр хийж байгаа үйлдэлүүд ч юм уу одоо сагсанд ингээд хүний анхаарлыг татах ч юм уу хастай ривал болох гээд хийж байгаа юмнууд ер нь бол таалагддаг. Яг тэгэхээр эн чинь сагсан чал өөр юм мөнгө аяс оруулж ирж байгаа байхгүй. Яагаад заавал бүх багууд манайх шиг одоо ингээд даруухан ч юм уу тийм байцлаа. Зарим багууд бас тийм байх гоё. Одоо манайх чинь жишээлбэл нэг байх баг нэг юм цаана юм юутай нэг спорт юм шиг тийм нэг тийм даруу төлөв нэг тиймэрхүү байдалтай. Гэтэл чин жинхэнэ сагсалцуур тийм багууд орж ирсэн. Надад айгүй гоё сагсыг өнгөлөг болгож байгаа л гэж харж байгаа. Мөнгөчнгийн хувьд бол ревалч гэдэг юм уу тэр зүйл дээр хамгийн эхлээд миний бодлоор бол ихэнх багууд одоо ингээд хасын хөлөг нодлон жишээлбэл 20 жил яваад тэмдэглэсэн шүү дээ. Тэнгүүд ревал гэдэг юм яригдахын тулд хамгийн эхлээд клубүүд айгүй юм доктортой явах хэрэгтэй гэж харж байгаа. Одоо урт хугацаанд тийм доктортой хүүхдийн багтай, хөгжлийн лигийн багтай тэгээд тодорхой хэмжээнд өөрсдөө санхүүжилтаа ингээд гадна дотноос босгодог ч байт юм уу тийм эмэгтэй багтай. Тэрний дараа тийм эмэгтэй багтай. Тэрний дараа ингээд револууд бол одоо ингээд naturally үүсэх хэрэгтэй байхгүй. Бостор бол юу гэдэг нэг одоо ч гэсэн ингээд NBA ч гэдэг юм уу револ гэдэг юмнууд ер нь бол байхад болчиход байгаа шүү дээ. Багуудыг солигдол яваад супер одууд жилд очоо яваад шүү дээ. Яг доктортой удаан хугацаанд нэг баг тоглож чадахгүй шүү дээ хүмүүс. Тийм. Тэгэхээр тэр гол асуудал нь бол миний бодлоор бол револ ингээ үүс тухад дэх үеийн сагсанд яагаад үүсэж ирсэн гэхээр багууд илүү доктортой нэг багтаа тоглолдог гэж нэг талаас нөгөө талаас ингээд хоорондоо баг юм дайсан мэт үздэг гэсэн. Би биндээ жигэн дургу байлаа шүү дээ. Тий. Одоо болохоор харьцангуй ингээд найз нөхөд ч юм шиг ах トゥ ч юм шиг тий. Одоо нэг тийм арай nice юм болчиход шүү дээ тий. Тэгэхээр тэрнээс хамаарат ингээд тим зүйл одоо байхгүй болохгүй. Гэтэ одоо револ үүсэх боломжтой юу гэж боломжтой. Клубүүд доктортой явснараа тий. Хоорондоо одоо зөвхөн цомын төлөө биш үйл ажиллагаараа өрсөлддөг болсноороо дараагийн револууд үүсэх хангалттай боломжтой гэж бодож байна. Бишрэл металл хүүхдээ академитай болсон уу болж ер нь болж амжаагүй байгаа юу? Ер нь эсвэл болоод эхэлсэн үү? Бас эмэгтэй баг дээр бас ямар ирээдүйн төлөв байна? За эмэгтэй багийн хувьд манай багийн ер нь нэг тийм дуу гардаг шээ. Хүүхдүүдтэй бол одоо ингээд хүүхдүүд хөгжлийн лигийн баг эдрээ ингээд холбох маркаар ингээд явах хэтийн төлөв бол байгаа. Тэгэхээр манайх ч одоо яг багийн тамирчилтаа харах юм бол Ууганбаяр, Сүхбаат за тэгэл бусад тамирчилтаа харах юм бол за Дэлгэр нэм бол хуучин лигийнх байсан. За Баясаа бол ингээд
юунаас гардаас ч гэдэг юм уу ярьсан ч гэдэг юм аа. Бусад тамирчдын яг гол хүмүүсийн хувьд бол яг ийм манай багаар дамжаад нүүр царай болж лигийн ингээд тодорхой тоглогч гэсэн тоглогчтой байхгүй юу? Нүүр царайгаа тодорхойлж. Тийм. Тэгэхээр яг тэр шиг нөгөө унгаан адуу гэдэг шиг байдیں۔ Доороос хөгжүүлж гаргаж ирсэн тэр хүүхдүүдээрээ тоглох ерөнхийдөө бол манай баг эзэд бол сонирхолтой. Тэгээ өөрсдөө гэсэн спорт одоо спортын байгууламжтай байна гэдэг бол хамгийн том давуу тал шүү дээ. Тэгэхээр энэ маань бас байгаа учраас ер нь ирээдүйд бас өөр ирээдүйд бас магадгүй бах. Буяа бас бодж л байгаа байлгүй дээ хүүхдээ академитэй болох хүүхдүүдийг магаас нь бэлтгэж гэдэг юм уу. Тийм одоо нөхцөл байдлын өвч гэсэн бүрдчихжээ гэж би хараад байгаа байхгүй. Одоо энэ сагсан бөмбөг нэг болно гэдэг маань холбооны нөгөө нэг олон улсын бан гарна гэдэг маань олон улс руу бид нар аюул олон янзын гарцтай болчихж байгаа байхгүй. Та хэд одоо тасжуулагчдын хувьд бол зөндөө олон янзын сургалтын дээр сууж нөгөөний сертификатыг авахын тулд бас заавал тэр одоо мэдлэгийг бас өөрсөндөө олоод авцсан байх ёстой ч байдаг юм уу. За дээрээс нь одоо энэ ирж байгаа тасжуулагчтай өөрсдийнхөө одоо юугаар очиж хамт ажиллаж ингэ сурж мурдаг ч юм уу. Хүүхдүүдийг одоо юу гэдэг бэлдэх одоо ийм тасжуулагчдын одоо боловсон хүчин гэх юм уу. Би бол хангалттай байгаа гэж хараад байгаа байхгүй одоо бол. Хаас аггүй л биш одоо мундаг тасжуулагч мундаг клубүүд. Тэгэхээр яагаад үгүй гэж хүүхдүүдийн хөгжлөөс л юу эхэлнэ шүү дээ. Одоо манай саксны хөгжил бол тийм ээ. Тий, хүүхдийн хөгжил, хүүхдийн лиг те. Одоо яг хөгжилтөө ингээд яг ингээ хараагаа болсон гэдэг юм. Одоо бол би хараад байх хүүхдүүдийг ингээд медаль гэдэг юм уу ингээд хүмүүст гоё ганга харагдах гэдэг юм уу. Эсвэл 3-аас ичээд нэг удаа ичээд заах ч юм уу те. Тиймэрхүү юм руугаа нэг юм энэ ингээ явчихад байх шиг санагдаж байгаа. Эсвэргээр тэрийг нийгэмд яг зүгээр ойлгуулад хүүхдүүдийн сакс руугаа ийм бодлого баримтлалыг одоо холбоос айгүй их ажил хийгээд эхэлж байгаа юм байна лээ тэр дээ. Тэгээ би ч гэсэн бас нөгөө дасгалжуулагчийн сургалт гэдэг ерөнхийдөө оролцоод явж байгаа. Одоо л илүү хүүхд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийя гэсэн байдлаар бол явж байгаа. Бидний хувьд бол дасгалжуулагчийн сургалтанд ингээ өмнө нэг тийм тоодгүй ч юм уу эсвэл мэдхгүй. Тэгэл гадагшаа төтгшөө явах нь баг байсан 100 эд хүмүүс явдаг байсан. Одоо бол илүү дасгалжуулагч нар Монголдооч тэр гадагшаач тэр сурыг гэдэг айгүй тийм хүсэл эрмэлзэлтэй тий. Сурах юм бол ингээ дараагийн юмнууд гоё болох юм байна шүү дээ гэдэг тийм хэлсэн байна. Залуу дасгалжуулагч нар. Одоо бид нар айгүй чухал үе дээр явж байгаа гэж би хараад байгаа шүү дээ. Одоо ярангуяа нөгөө дасгалжуулагчдын хувьд ч гэсэн яг юм үе шилжиж шүү дээ одоо. Чи тэгж харагдаж байгаа юу? Яг үе шилжиж байгаа байхгүй. Хуучны школ бол одоо бол ер нь баг байхгүй болж энэ одоо. Ер нь баг хуучны школ баг байхгүй. Ер нь үлдсэнгүй шүү. Ер нь баг уулан бүр баг байхгүй болчлоо шүү. Одоо бол ерөөсөө яг энэ орчин үеийн одоо энэ саксны школ бол ерөөсөө бүх клубүүдэд бүх төвшөнд те 10 жилээс ахуулаад клуб оюутны лиг их сургуулиудын төвшин. За тэгээ мэдээж мэрэгжлийн лигийн төвшин ингээд ер нь суучлаа шүү. Суугаад эхэлчлээ шүү гэж би хараад байна шүү. Тэгэхээр нэг юм яг хөө мэдээж одоо хуучин үеийнхээ тасруулагч бид нар юу гэдэг шүүмжлэх үү мэдээж одоо энэ хүмүүс маань бидний одоо энэ мэдх саксны бүх гарааг тавьсан хөгжлийг тавьсан хүмүүс. Тэгтээ сакс маань бас ингэж шилжих ёстой шүү дээ. Яаж ч утсан тийм үстэй. Бид нар бол нэг школоор бол дэндүү удаан явцсан шүү дээ. Манай Монголын сакс бол. За. Тийм тэр тал дээр бол бид нар урагшаа явах хэрэгтэй. Өмнөх үе маань өдий зэрэгт авчирж өгсөн тий. Тэгэхээр тэднийг бол хийсэн бүхэн болоод бидний өмнөөс маш их туршилтанд орж исэн ч юм уу одоо юу гэдэг тий. Энэ болдго юм байна, энэ болдгоо юм байна гэдэг тий. Жинхэнэ нөгөө нэг нуруугаараа өвдгөөрөө үе мөчөөрөө төллөө гэдэг шиг ингээ маш их зүйлсийг туулаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нь одоо өшөө илүү цаашаа гол ингээд явах юм бол ерөөсөө дасгалжуулагч, тамирчид бүгдээрээ ингээд бүр ингээд сэтгэлгээний хувьд бүр ингээд өөрчлөгдөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол бид нар маш том юм алхмаа гэж байна. За сая Тамжидтай хоёр маань бас баг зэргийн техникийн асуудал гараад нэвтрүүлэг маань жоохон тасалдсан дуучлаараа. Тэгээд бас юугаа өөр газар очиж суудсан байгаа. Тэгээд ер нь ямар ч дуу чимээгүй болсон байна. Баярлалаа Тамжидаа. Цаанцсан бас ярьжсэн хүмүүс нэлээд хэдэн кофе уучлаа шүү ер нь бол. Хайрт кофе шоп цаасан тэр. Тэгээд яг бичлэг тасрахаас өмнө би юуг ярих гэжсэн бэ гэхэлэр нөгөө өчигдөр би нөгөө тэнэтэ ярьж хахад бол би нөгөө юу манай Монгол тамирчдад ер нь ямар сул тал байна, ямар дутагдал байна гэдэг талаас нь асуухад бол ерөнхий менежер хүний зүгээс бол одоо ичимхий байха болмоор байна. Нээлттэй болмоор байна. Манай нөгөө тоглогч өөрсдөө одоо од болгоно гэх юм хайшийн зүр од болгонуудыг агуулга маань манайхны хувьд бол жоохон тийм сөргөөр ингээд нийгэм цууцсан болохоор их жоохон онцгүй үг. Гэхдээ од болох хэрэгтэй байхгүй юу? Ямар нэгэн спорт маань өөрөө хөгжихийн тулд, лиг маань хөгжихийн тулд
тэр шилдэг одууд өөрөө төрдөх хэвээр. Одуудын тулаан бол заавал байх хэвээр болчтой. Тэгээд манайхан маань одоо хэвлэлийнхэнд яриа өгөхдөө ч юм уу ер нь жоохон бүрэг ичимхээ даруухан. Ялангуяа манай металлийнхан бол бас их тийм даруухан гэдэг ойлоо түрүү ярьсан. Тэгээд би чамаас бол яг тоглогч талаас нь талбайд ирэх тэр ур чадвар талаас нь одоо ингэж импортуудтай ажиллаж үзлээ. Би бас үзэгчтэйгээ уриалаад байгаа юм. Легонер биш импорт гэж одоо ярьж идвүлээ хевшиа гэдэг. Одоо импорттой хиллэг маань өөрөө хүртэл ингээд Аз төртлийг нөгөө тогтсон хиллэг гэд би бас өмнө хэлээл байгаа юм хүмүүст бас. Гэхдээ л бас легонергээ яриад явчаал байгаа юм тий одоо бид нар ч гэсэн бас хаяа. Тэгэхээр манай Монгол тамирчдад одоо авууштай сайн талыг бид нар бүгдээ л мэдж байна. Юм сурахтаа сайн тий манайхан чи хөдөлмөрч хурдтай биеийн чадц биеийн хүч сайтай одооны хүүхдүүд урт болж гин өндөр болж гин гэдэг слам данк тохох мохол юусэн асуудалгүй болчих. Бидний үед ч одоо тогтдог 1-2 хүн байвал их юм л байдаг байлаа шүү дээ. Юу халаалтан дээр тогтдог 1-2 байвал их юм байдаг байлаа. Одоо баг бүгд тохоод байгаа юм шүү халаалтан дээр ч. Тэгэхээр манай Монгол тамирчдын хувьд импортуудтай харьцуулах нь цаашаа. Гэхдээ мэрэгжлийн тамирчин гэдэг утгаар нь ч гэсэн чи ч гэсэн олон янзын зүйлийг анзаарч байгаа байх. Ямар нэг тийм нийтлэг дутагдал байна. Энийгээ засчвал манай тамирчид мэрэгжлийн тамирчин болоход ямар сул алгадаа гэдэг ч юм уу. Энэ тал дээр тасчлуулагчийн байр суурийг би сонсомоор санагдаад байгаа. Энэ юу орж ирээд байна. За одоо зөв болчихлоо. За тамирчдын давуу талууд бол мэдээж маш их байгаа. Монгол улсны давуу талтай дасан буцаж чадварч. За сул тал гэдээ ярих юм бол миний хувьд бол бас энэ дээр дараагийн төвшин гаргаж өгсөн зүйлс нөгөө одоо хуучин ч юм бол тамирчид хагас мэргэжлийн ч гэх юм уу одоо сонирхогчийн лиг л байсан баахгүй манай лиг гэж. Тий. Ажиллаа хийдэг, оройдоо бэлтгэлээдэг, оройдоо лигдээ тоглодог. За одоо харьцангуй ингээд юм илүү нарийсаад багийн эзэд нь илүү мэргэжлийн юм шаардаад тэрнтэй дүүцгүүд цэнгэлэн мөнгөний нөгөөд ирэхээр ерөнхийдөө бол багууд, дийлэнх багууд юм бол өдрийн 2 бэлтгэл хийж юм л да. Хүчний бэлтгэл хийдэг боллоо ч гэдэг юм уу те. За ингээд юм улам ингээд мэрэгжлийн тал руугаа бид нар ингээд алхам хийгээл дороо ингээд хичээгээл шүү дээ. Тэнгүүд тамирчдын хувьд миний хувьд харж байгаагаар бол ингэж бодогдож байна. Тамирчид илүү одоо юу гэдэг НБ ч гэдэг юм уу, Евролиг ч гэдэг юм уу, тийм юм хадах нь зөв баг. Гэхдээ нөгөө талдаа бид нар илүү бодиттой гэх юм бол одоо энэ Азийн шилдэг орнуудын тамирчдыг хараастай. Тэднэрийн тэр хэрхэн ажиллаж чинь, яаж тоглож чинь. Яг тэгэхээр бид нар дотоодоо тоглож байгаа дараагийн шат бол Азийн аврагч гэдэг юм уу, Азийн наадам баггүй тий. Тэрний наадлын qualify ч юм уу. За бид нар шиг адилхан Аз биетэй намхан за тэгээ хөвчгөө тий булчингийн удлаас багтай гэдэг юм уу тий маш их сул тал байгаа. Тим хүмүүсийг эхлээд бид нар холбогддог болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг уртлын нэг гишгүүр болох тэр хүмүүсийг хараад бид нар яаж ажиллаж чинь, юмдаа яаж хандж чинь, ямар сахилга готтой байна гэдэг юм уу. Тэр талаас нь би бол тамирчдыг илүү арай нэг хитрхи том NBA Евролиг гэж харахаастай илүүтэйгээр наадлын тэр нэг Азийн саяны тэр BCL дээр тоглолдог багууд жишээлбэл те. Индонезийн баг, Филиппиний баг ирлээ шүү дээ. Тэдэртэй тоглож байхад бол тэр яг л адилхан Азиуд байгаа байхгүй. Яг л Азиуд. Тэгэхэд чинь тэдний одоо бие хааны хөгжил за тэгэл тэр хил устай байгаа байдал тэгэл орчин үеийн тэр юмнуудыг сурсан байгаа байдал бол манай тамирчдаас бол айгүй тийм ер нь бол илүү санагдсан. Бие хүчтэй, илүү сайн шийдвэрлтийн хувьтай ч юм уу те. Тэгэхээр би бол тэр тал руугаа арай том хар гэдэг боловч арай ойрхон байгаа тэр улсуудаа судлаач. Тэднийг ингээд хождог болохын тулд илүү юм бодит зорилго тавиалцаа тий. Яг тийм бол хүн илүү мотивацлагдаад ингээд шигшээ огтоо ороод цаашаа энэ багуудыг одоо Ливан ч гэдэг юм уу, Сингапур одоо юу гэдэг юм, Тайван тий. Филиппинчүүдтэй үзэх юмсан гэсэн тийм бодит тийм зорилготой ингээд ажилласаа гэж юу нь бол хүсдэг. Одоо энэ бид чинь одоо за мэрэгжлийн одоо сайн хөгжилтэй улсуудын мэрэгжлийн лигүүдийн багууд бол одоо player development гэж нэг actor coach байгаа даа шүү дээ. Яг тоглогчийн хөгжлийг хариуцсан coach гэдэг тий. Энэ тал дээр манай Монголын багууд ер нь хэр байна? Яг тийм одоо тасчуулагчтай багууд байна уу? Энэ тал дээр яг бэлтгэж байгаа залуучууд бас байна уу? Энэ бас надад айгүй чухал санагддаг байхгүй. Player development бол бас энэ чинь бас нөгөө ахлаа тасчуулагч болон туслах ассистентууд маань бас амжихгүй шүү дээ. Бас эд чинь тоглолтондоо анхаарж байгаа, үйлдэлтэй бэлдэж байгаа учраас тий. Тий. Энэ дээр та нэг юм илүү нөгөө юм карьер талдаа ирж гэнэ эсвэл зөвхөн тоглогчийн уур чадвар талдаа ирж байгаа юу? Уур чадвар. За.
За энэ дээр бол миний анзаарж байгаагаар бол одоо хуучин нөгөө тоглолтгүй байсан, анагаахаас тоглолтгүй байсан Макс гэд мэдэн ш та тий. Тий. Би тэр ч хамт нэг үг байлаа. Жишээлбэл илүү нөгөө юм тоглогчийн хөгжил талдаа, скил талдаа тийм сургалтууд ороод лигийн тамирчтай ажиллаж байгаа жишээлбэл одоо Цэрэндавгийн А2 гээд манай нөгөө шидэгч ах маань штэ. Цэрэндавгийн А2 ах маань бол бас лигийн тамирчдын чиглэлтэн дээр анхаараач гэдэг юм уу. Энэ чиглэл бол одоо дөнгөж хөгжиж эхэлж байна. Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө дасгалжуулагчийн баг гэдэгтэй холбоотой асуудал болчихж байгаа шүү. Одоо хуучин бол нэг хүн хийдэг байсан бол одоо head coach, assistant-ууд, scouting хийдэг coach, athletic trainer тэгээд нөгөө нэг тоглогч хөгжлийн дасгалжуулагч гэдэг юм уу, эмч гэдэг юм уу ингээд багийн артлын баг улам ингээд ойлголтон сайжраад зузаарч эхэлж байгаа. Яг энэ хэрээрээ л алхмууд явагдаад хөгжиж байгаа л гэж харж байна. Энэ бол цаашгүй байх ёстой асуудал. Зөв. За бичлэлт Металликаа тухайн хоёлоо ярих гэж бодож байна. Сая Мижигээ битээр бас ярьсан. Ер нь бас нэлээд хэдэн тоглогчдыг алдсан байна. За авсан тоглогч нар бас байна. За NB гинэ. Лигийн драфтаар бас одоо нөр тоглогчдыг авсан байгаа. Бүрэлдэхүүнийг бол яг албан ёсоор бол одоогийн байдлаар зарлаагүй байна бас тийм үү. Тэгэхээр бас яг бүрэлдэхүүнийг эцэслэх хугацаа бол хизээ юм бэ? Холбооноос хэд өдрийг гаргаж өгсөн. Одоо 12 сарын 12 минут лиг маань эхлэх гэж байна. Тэгээд импортууд дээр бас та хэд маань одоогийн байдлаар бас зарласан импорт байхгүй л шуум яваалгаа өөрлийн металлтай холбогдсон ингээ шуумыг манай нөгөө баскет цагийн мөрөлөө хаашл мэдээ өглөө бас шуум мэдээлэл тараагаал байлээ шүү. Тэгэхээр би одоо албан ёсоор бас чамаас асуумаар байна. Манай металл маань одоо эрх хүлэрлийн одоо бүтэц бүрэлдэхүүн маань нөгөө тоглогчдын хувьд ямар шүү байдалтай явж байна. Сая ямар ч байсан нөгөө нэг юугаар мэдээ дээгэр очисон тоглогчдыг бол харсан. Тэнд бас харагдаагүй тоглогч нар бас байсан тийм. За тэрэн дээр нодлонгийн бүрэлдэхүүнээс бол манайх одоогоор 7 тоглогч агуулсан байна. Тэгээд 7 үндсэн тоглогч дээр нэмээд энэ жил манайх 4 тоглогч авсан. За нэг нь болохоор драфтаар инх тэмүүлэн гээд анхаагаас тоглож исэн. Кубод авсан. Тэр бол бид нар бол холбогч болох зорилготой ингээд холбогчтой тоглох зорилготойгоор ингээд ашиглаж байгаа. Тэгээд импорт тоглогч ороод ирэхээр хоёрлоо ч юм уу ингээд шилжих бас боломжтой гэж харж байгаа. Дараагийнх нь болохоор Mongolians гэдэг баг байсан шүү дээ. Нэг 13 багаар тоглоод. Mongolians багийн Баянбаатар гэдэг тоглогчийг авсан. Тийм байсан. Хоёр дахь нь. Тий. Одоо өөрөөр хэлбэл манайх нөгөө шидэлт тий. Шидэгчдэр хүн нэмж байгаа гэж ерөнхийдөө ойлгож авсан байгаа. За дараагийнх нь Bizonos Пүрвдөрж тэгээд хий хоёрыг авсан. Дугур Эрдэнэ хоёрыг. Дугур Эрдэнэ ч одоо төвийн Дугур Эрдэнэг тий ерөнхийдөө төвийн байрлалд дэлгэр нийгмийн оронд одоо ерөнхийдөө авч байгаа гэсэн үг. Дэк яхаар болсон бэ? Тэгээд за 3 холбооноос ерөнхийдөө 3-3-5-5-аас салгах юм сонирхолтой байгаа юм байна. Тэгээд тэрний дагуу дек бол одоо өөр 5-5 юм багт тоглохгүй ингээд 3-3-аас сонгоод явлаа. Иргэчүүд нөгөө Монголд дэлхийн аврах юм байлаа 3-3. Тийм гэсэн. Тэрэндээ бэлдээд. Тэрэндээ төвлөр тий тэрэндээ бэлдээд тэрэндээ яг төвлөрж ингээд бэлтгэлийг сургуультай ихээр болсон. Тэгээ тэр нь ч ер нь бол миний хувьд бол бас зөв байх л гэж харж байгаа. Тэгэхээр 5-5 тоглож байгаа 3-3 тоглож байгаа 5-5 тоглоно гэдэг бол тоглогчоос тийм асар их тийм одоо хувьсаж өөрчлөгдөх тийм зүйлийг шаардж байгаа. Айгуу тийм дарамттай гэсэн үг нь бол. Шал өөр спорт гэж би бол бодлоо шүү дээ 3-3-ыг бол спортын хувьд бол яг хөө нэг үндсэн спортын төрөл багтаж байгаа ч гэсэн шал өөр хоёр спорт гэж юу хараад иттээ. Тийм 3-3 ч одоо баг буухаар хэлбэл баг хагас тулааны спорт гэж байна шүү дээ. Ер нь бол. Дэгт бол 100% тохирдог тий. Тийм. За тэгээд дөрөв тоглогч одоогоор бол үндсэн 11 тоглогчтой байна. За тэгээд мэдээж та нөгөө Miners-аас болор эрдний асуудлыг бас ерөнхийдөө дагалдарлсан баг тий. Тэр хэрэг юу болчихоо тэгээд шийдэгдэг үл байх шиг байна тийм үү? Хоёр багийн хоорондох асуудал. Чи ерөнхийдөө бол холбоонд аль аль нь бичиг өгөөд аль аль нь юм гэрээтэй эдэр гэдэг тэр мэдээлэлүүд гэрээгээ явуулсан байгаа. Тэнгүүд холбооноос баримталж байгаа асуудал нь юу гэхээр дөрвийнхаа дагуу нөгөө нэг тоглогч хоёр багийн мэдүүлэг байх хэрэгтэй юм байна. Тэнгүүд ойлгомжтой. Энэ бол хоёр клубын хоорондын асуудал тий. Тэгэхээр та хоорондоо ингээд уучраа олцоод аль нэг нь ингээд сонгосон. Тэгээд тэр нь гэрээнийхаа дагаваас ингээд тодорхой заалтууд эдэр аль аль багийн эзэдүүд холбогдох хүмүүс уулзаад шийдэлт хүрэх байхаа гэж найдаж байна. За импортын хувьд
та хэр судалгаа юмнууд хийв? Ирсэн импортуудыг ч гэсэн бас харж байгаа бах. Ер нь би бас хараад байгаа одоо энэ одоо Филиппин нийгт одоо 33 оноо дунжилж явсан. 33 оноо 10 самбар дунжилж явсан. Санчиртай маань хамт нэг баг тоглож ирсэн нөхөр ирсэн байна. Орландо Джонсон. Тий, Орландо Джонсон гэдэг. Тэгээд ер нь бараг л цаасан дээр их ерөнхийд за цаас ч гэхлэхгүй талбай дээрх амжилт бүх юм ингээ харах юм бол бараг номер 1 бах. Би бол бараг бүх цаг үед ер нь Монгол доос. Тий. Тийм баг. Хамгийн том нэр баг. Цаашин дээр. Яг хөө Smash Parker гэж хэлсэн. Гэтэ Smash Parker ямар амтын ирснийг бид нар мэдэн штэ бас. Тийм. Чус мэдлээ харьцсан байсан юм байсан баг тий. Тэгэхээр манайхан юун дээр одоо импорт дээр ямар тоглогчдыг харж байна? Бүр авчирсан тоглогч байна уу? Ирэх гэж гин үү? Яах гэж гин? Энт дээр мэдээлэл өгөөч. За 2 хоногийн өмнө манай импорт буусан. Маккензи Муур гэдэг нөхөр ярьсан. Тийм ярьсан. Өнөөдрөөс бэлтгэлтэй хамгаалагдаад эхэлж байна. Тэг яагаад зарлдгүй юм бэ? Тамжтаа. Энэ нөгөө нэг багийн онцлог яваад байна уу те? Газ тэгэл шууд тийм юм ичихгөө тэгэл. Ингээд энэ талаас манай менежерүүд ажиллаж байгаа хаа. Энэ яг тийм дараухантай ч холбоог байхаас менежер эдраас ажиллаа хийж л байх. Үеихгүй байна л да. Бас яг нөгөө нэг тийм гэнэ. Иймэр шүү. Өнөө ажил иймэр шүү. Легонор сонголтын үед бас нэг айгүй асуудалтай зүйл үүссэн гэсэн юм аа. Болор эрднийг манай талбай дээр бөмбөг авч явна. Ууган баяртай ховчлоод ингээд point guard гэж харж байгаа шүү дээ. Тэнгүүд бэлтгэлээ хийгээд мэлнэ явсны дараа нөгөө гэрээний асуудлууд орж ирээд тэгээд легонор сонгогдсны дараа одоо юу гэдэг ингээд тийм байна. тэрийг хүн зааг дээр ингээд асуудал үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр олор эрдэмтэд манай легонор тоглогч ингээд сонгох одоо тактик маань бас өөрчлөгдөх хэрэгтэй болчиход байна. Тэгээд ямар ч л байсан манайх холбогчоор тоглох боломжтой. 3 номероор 2 номероор уртлын guard дээр Маккензи Муур гэдэг тоглогч авсан байна. Тэгээ энэ тоглогч маань та нөгөө мэдэн шүү дээ. Декерсийн түрүүнд дээрс нөгөө development coach Phil Handy гэдэг дээ шүү дээ. Тийм шүү дээ. Агуу домог шүү дээ. Phil Handy гэдэг тэр коучийн өргөмөл хүн юм байна. Одоо Маккензи Муур. За. Тэгвэл одоо жиг нөхөр дээр бэлтгэжсэн юм шүү юм. Тийм сте. Тийм нөхөр дээр бэлтгэжсэн нэг юм хувийн ур чадвар скил дээр нь хамт ажиллаж байгаа дэр бичлэг гэдэг байлээ. Nice. Өндөр нэг бай. Би өндөр метр 98. За. Ерөнхийдөө бол нөгөө легон импорт тоглогчч өндрөө нэмж ирдэг штэ. Нөхрийнх бол яг л хэмжээндээ л байлаа. Нэлээ урт нөхөр л байлаа. Тэгээд ямар ч лээсэн манайх энэ тоглогчийг нөгөө илүү плеймейкер талдаа ашиглах байх гэж харж байгаа. Ерөнхийдөө тоглож исэн арга барил юм харахад бол тэгээд ямар ч тач нэг 2021 онд Филиппиний лигт тоглож байхдаа MCL бэртэж исэн мэлээ. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө recovery юмаа хийгээд ингээд одоо өөрөөр хэлбэл манайхын тоглогчдод айгүй том боломж нөгөө талаас эрсдэл гаргаж байгаа гэх юм одоо тийм байна. Мань хүн бол одоо redemption season одоо өөрийнхөө карьерийг сэргээх үлрэлийг гэж харж штэ одоо гэдэг чи ирж байгаа Монголд ирж тоглох гэж байгаа боломжийг бол бас тийм. Өмнө нь бол яг high school college-ийн төвшөнд Америкт тоглож байгаад тэгээд Европоор нэлээд тоглолцсон. Грекийн лигийн MVP хэмжээнд яригдчихсэн тоглогч юм билээ. Ер нь бол triple double хийдэг. Nice. Тэгэхээр манайх нөгөө ерөнхийдөө бол тоглогчид боломж олгож байгаа. Дээрээс нь playmaker талд бол манад хэрэгтэй хүн байна гэж хараад сонгосон байна. За. Ер нь бол ингээ улирд ихсэн дараа ч гэсэн бас голоор нь ч гэсэн ингээд би бас нөгөө тайттай холбогдоод тоглогч нартай холбогдоод ойлгоотой холбогдоод ингээ ер нь явъя л гэж бодож байгаа. Энэ контент нэг удаа гараад ингээ дуусчихгүй мэдээж. Хоёлоо бол өнөөдөр бол би чиний тархийг уутлаа гэж бодсон. Асуулгын одоо толгоор үзэл бодол руу арга барил руу орё гэж бодсон. Энэ талаас нь үзэгчд бас мэдээлэл өгье гэж бодсон. Өчтөр бол нөгөө тэнэттэй баярхтаа бол ерөнхий менежер талаас нь багийн удирдах талаас нь зохион байгуулалт талаас нь илүү бас харъя гэж бодсон. Тэгээд бас ингээ араас орох тамиг одоо хүмүүс маань өөр албан тушаалын хүмүүс байвал эхний ээлж нь бас сонирхолтой болов гэж бодсон. Тийм учраас дээрэс нь бас мижигээ бид нар юу гэдэг бишрэлтийн талаараас ингээ яриад явчихна. Улирал ихсийн дараа ч гэсэн бидэд ярих юм бол зөндөө олдно. Яг тоглолтын дээр сүрэлж ярих юмуд гарна. Юун дээр алдаа гарав, яалтаа гарав гэдэг. За алдаа гэдэг дээр би харин сүүлд чамаас нэг юм асуучмаар байна.
Өнгөрсөн үйлрэлт ямар алдаанаас болж авраг авч чадсангүй. Тэн дээр ер нь та хэд ямар дүгнэлт хийсэн бэ? Ямар алдааг гаргав? За тэрэн дээр бол манайх нөгөө нэг талбайн жанжин буюу нөгөө плеймейкер гэдэг хүний дутагдлаас болж хожигдсон гэж ерөнхийдөө бол дасгалжуулагч баг үзэж байгаа. Өөрөөр хэлбэл манай ууган баяраас өөр ингээд яг плеймейкер хийх хүн талбайд бол байгаагүй. Тийм учраас плеймейкер хийдэг буюу одоо ер нь бол манай нөгөө талбайд байдаг жанжины тастаа ичиж байгаа байхгүй юу? Хасын хамгаалалт. Тэнгүүд чи 2-3-аар ноолоод тахаар ууган баяр ядраад буруу шийдвэр гарна. Тэрнээс дамжаа дахиад өөр бөмбөгөн дээр тоглох те. Дараагийн холбогч тийм back PG гэдэг юм байхгүй бас болж байгаа. Тэгээ уугаа чинь бас дээрэс нь хамгаалтанд анхаарал хандуулж байгаа шүү дээ. Чи мань чинь бас өөрийнх нь гол онцлог хамгаалтан дээр бол жигэн бөмбөгтөөний дагаж явж байгаа шүү дээ. Тийм хамгаалалт тэгээд самбраас бөмбөг авалт тэгээд ребаунд гэл ууган баяр явдстай өөрт байж болох одоо хамаг бүхнээ ерөөдөө зориулж сэтгэл зүрхээрээ тоглодог амар чинь. Тэгэхээр манай хэмжлэлийн хувьд нөгөө плеймейкер тал дээр нэмэлт өөрчлөлт хийгээд болор эрднийг авсан бол учраас нэг асуудалтай байгаа. Гэхдээ одоо ирсэн легонор маань бас энэ орон зайг бас нэгэн сайн нөхөх болов гэж харж байгаа. Тэгээд юу болох вэ харъя. Бичлэг үзөхөөр тэр хүний мундаг гэж ярих өөр тэгээд спорт чамгийн гол талбай дээр хүний жинхэнэ үнэн шүү гэдэг зүйл шүү дээ. Тэгэлгүй байх уу. За тэгээд одоо дахиад одоо чиний утсын чинь цэрэг дуусгаас өмнө хоёлоо дуусгая гэж бодож байна. Тэгээд ямар ч үсэн одоо шинэ үйлрэл маань эхлэх гэж байна. Саксумын холбоо дээд лигийн одоо 30 жилийн өө гэдэг бас тийм онцгой одоо юм шинэ үйлрэл бас онцгой нэг дүрмтэй яг шигшигдсэн 10 багийн өрсөлдөөн тоглолтуудын өвд ч гэсэн бараг тоглолт одоо 27 тоглолт биднийг хүлээж ийн. Тэгээд ямар ч үсэн би бол бүгдээрэнд нэг зүйлийг хүсэж байгаа. Бэртлэгнээс хол байх болтугай гэдэг зүйлийг хүсэж байна. Тэгээд улирал эхлэлийн дараа бас эргээд холбогдох байх. Юун дээр алдаж онжин дахиад хөдөлөө бас ярилцах байх. Тэгээд багт амжилт хүсье. Буяагт минь түргээрээ, тоглогчтой минь түргээрээ. Тэгээд спонсоруудаа баярлалаа мэдээж. Спонсоруудыг би бас ер нь бас нөгөө тусад нь бас ер нь ярих бас дугаар хийл гэж бодож байгаа. Одоо энэ ард нь явж байгаа энэ хөшүүрэг хамгийн гол зүйл чинь энэ чинь санхүү гэдгийг л чи одоо бол бүрсэн ойлгож байгаа шүү дээ мэдээж тий. Одоо арын албан. Тийм. Одоо нэрээ спонсорууд дээр ямар байгууллагууд байгаа вэ? Спонсор манайх Тэн үлзий компани нь бол хэвээр байгаа. Тэгээ бишрэлт групп маань байгаа. Тэгээд ивент чи спонсороор Мөнхөдө компани байгаа. Тэгээ одоогоор юм 3 спонсортай юм бол ажиллаж байна. Nice. Түрүү чи нэр сонирхуулаад хэлэхэд нөө өөрлөгийн талбар юм яриад байсан шүү дээ. Өөрлөдөө холбогдсон хүн нь би байна. За. Тэгээд тэр яриа яасан? Ямар төвшөнд очиод болсон юм уу яасан? Эсвэл яригдал байгаа юм уу? Тэр яг хоо ингэсэн. Өөрлөлтөд холбогдсон гэж холбогдоогүй. Ерөнхийдөө одоо чинь Израиль болоод Ливанын хавар чинь дайнд ажинтай байгаа. Тэнгүүт чинь тэрнээс хамаараад лигүүд нь ер нь завсарлаж байгаа юм байна лээ. Тэгэхээр тэндээс маш их тоглогчид тэр нутгийг орхихыг хүсэж байгаа. Тэгээ тэр дунд манай нэг Аз эйжент над руу холбогдоод өмнө Монголд ингээд сайн тоглож исэн тоглогч байна. Хинбэ гэдгсэн чи өөр л хийгээд тэгээ бас нэг юм санал солилцоод ерөнхийдөө ирэх боломжтой байна тэр яг гэсэн юм зүгээр л бичсэн. Тэгээд тэрийг багийн удирдлагууд юмдаа танилцуулахгүй юу гэсэн чинь нөхдүүдийн бас найз нөхөддөө бас нэг ярьдаг юм уу яадаг. Тэгэл таашаа дамдаа явцсан юм шиг үлээ. Шуум амар тарж шүү. Ер нь бас гоё шүү энэ ихтэй гоё шүү. Энэ одоо манай энэ Монголын лигийн мэдээлэлд байгаа би энэ хүн ихлээл байгаас баскет зэг маань хаасл медиа гэл энэ одоо юу вэ. Тэгээ энэ би доогоор зураас Монголын Instagram хаягтай залуучууд, админ залуучууд одоо нөгөө фэнтези гаргах гээд бас бэлтцсэн байгаа юм лээ. Бас гоё байгаа байхгүй юм чинь тэр тодорхой хэмжээнд. Тэр иймэрхүү юм чинь бас хөшүүрэг болно үзэгчдийн талаас ч тэр яг дасгалжуулагчдын хувьд бол жоохон толгойн өвчин болж магадгүй гэж би харж байгаа. Фэнтези болоод тамирчид маань өөрсдөө хувийн статистик хөөж мөө ч юм уу жоохон одоо нөгөө тактикаас гадуур амбиц хөөж эхлэх мэхлэх жоохон тийм сөрөг тал бас гарч магадгүй баг тий. Фэнтези бол өстой Монголын лигт сонирхолтой айгүй гоё өнгө айс нэмэх байх шүү гэж бодож байна би бол. Тий. Яаж ч утсан тэгээд тоглогч нар өөрийгөө фэнтезитэй өөртөө авч болно шүү дээ. Тий шүү дээ. Өөрийгөө PlayStation тоглодог гэдэг шиг тий. Сайн нэр Леброны ээж те Creed Player гэдэг Броныгоор тоглож байгаа гэдэг тэр чирийг харсан уу? Гоё гоё өстэй. Жинхэнэ утгаараа өөрийнхөө хүнийг бүтээгээд тоглож шүү дээ чи хүүн. Тий. Бас сонирхолтой шүү. Чи NBA дээр юу ямар үг дэмждэг гэснээс? NBA дээр их сонирн болцсон ш нөгөө
Робийнхаа дэмждэг, насаараа дэмжсэн. Тэгээд баг нөхөр бурхан болоод тэгээд Лекерсээ дэмжижсэн чи Лебро орж ирээд нэгтгэн тохиолдол тэгээд тэгээд заримдаа нэг Лекерс Бостонгийн нэг 2008-аас 10 оны тоглолт үзэл нэг кайф авчаал байж штэ одоо. За. Гэтэ ер нь таад бол амар завгүй байгаа үстэй. Тоглолт NBA үзэж амар завгүй байхгүй байгаа үстэй. Үлрэл эхэлсэн хойно бол ерөөсөө. Хэцүү. Үлрэл яг эхэлчих юм бол айгүй хэцүү. Тэгээд нөгөө дасгалжуулагчдыг дуурайгаад ч юм уу тэднээс ингээд санал авахаараа яг нөгөө энэ бол entertainment league гэж үзээд байгаа нөхдүүд. Тэгээд бидрийг болохоор жинхэнэ ингээд байлдаан тулаан бол Евролиг шүү гэдэг. Бас нэг Евролигийн тоглолтоос сонирхон. Евро коуч нар Азуудаас нэг үзэн өөрсдийнхөө юуг. За. Баярлалаа тамжтаа. Тэгээд чиний цагаас зөндөг сомсолчлоо. Тэгээд бэлтгэлээ сайн базаагаараа тэг шинэ удирлаар бүгдөө уулзцгаая. 10 сарын 12-нд ихний тоглолт байсан санагдаж байна. Ихний тоглолт баг байсан уу? Ихний өдөр байсан уу? 12-нд манайх тоглох байсан. Тэг эхний өдөр орой 6-д байсан. Бронкотой. Аваргууд нөгөө тугаа залаад тэгэл аваргуудын баярыг л буснуулах хэрэгтэй байна да. Тэг. За. Гэхдээ айхтар тийм хүлээлттэй юм бол айхтар өндөр сүртэй юм байхгүй шүү. Тэгээ сайхан амжилт ямар амжилт гарах хэвээр юу та хэд өөрсдөө бүх юмаа мэдж байгаа үз боломжоо ч гэсэн харж байгаа үз тэгээд хөгжөөнд дэмжигч бол сайхан үзэл дэмжээл яв. Өнгөрсөн үеэр л бас манай бишрэлтийн металлын хөгжөөнд дэмжигч бас нэлээд нэмэгдсэн шүү ер нь. Хүмүүс ер нь манай багт нэлээд дуртай болж орж ирсэн шүү. Та хэд тэр мэдрэгдэж байна уу? Тийм мэдрэгдсэн нөгөө ядчил би ч бас нөгөө нэг өмнө нь энэ пэйж мэйжийнхаа бас админ эдэр байсан юм. Тэгээд ерөнхийдөө лайкэнч тэр дээрээс нь ингээд манай багийг дэмждэг одоо инфлюенсер илүү юм хүмүүс бол маш их орж ирсэн. Тэгээд манай багийг бас дэмждэг илүү их юм гэр бүл хүүхдтэйгээр дэмждэг хүмүүсүүд аягүй их байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Тэрний өдөрлөг хийсэн чинь бас хөрхэн гой зургууд харагдчихлаа шүү дээ. Өдөрлөг дээр бас хүмүүсийг хүүхдүүдэд авч ирсэн тийм. Бид манай фэн клубын тулгаах. Тийм. За. Nice. За. Тэгээд эргээд уулзах болно. Тэгээд шинэ үлрэлт амжилт хүсье. Тэгээд бэртгэнтэй холбоо байх болтугай. Холбогдсонд баярлалаа дамжтаа. Bye. За урд оролцсон бас баярлалаа. Манай огийг бас ингээд ерөнхийдөө identity таарад бас ингээд дэмжиж явдагт баярлж байна. Тэгээд би бол бишрэл металлийнхаа одоо тэр савсгандаг, далдгандаг, онгордог тийм тэр нөхөр нь бийл бай ерөөсөн. Надаар л дуусах тэгээд болсон. Тэгэл тэнцэрчж штэ. Тэгэл тэнцэрчж байгаа байхгүй. Тэгэл болоо. За баяр та. Бай. За баярлалаа.